За өдөр өнөргий. Өнөөдөр нэг шинэ сэдв биччихье. Өнөөдөр юу яах вэ гэхээр залуучуудын одоо биений онцлогийг биений онцлог тааруулсан тийм бэлтгэлийн програмыг нэг жоохон задлж өгнө. Тэрэн дээр болохоор яадаг вэ гэхээр одоо манай бэлтгэл хийж байгаа залуучууд ч 3 төрлийн биений онцлогтой байгаа да. Тэр нь болохоор ectomorph, mesomorph, endomorph гэдэг. Одоо энэ 3 төрлийн биений онцлог нь яадаг вэ гэхээр нөгөө биений онцлогуудынхаа дагаад нөгөө идж байгаа хоолнд тэгээд бэлтгэлийн програм амралтын одоо хугацаанд өөрөөлөө явчихсан байгаа. Эмэгтэйчүүддээ болохоор зөвхөн 2 л эдээ. Тэр эмэгтэйчүүд нь болохоор юу болоо явчихна. Алим тэгээд лир гэдэг. Тим 2 ялгаатай байдаг. За тэгээд нөгөө ялгаанууд одоо яаж яг уу одоо яаж одоо тий ялах уу гэхээр ectomorph нь болохоор илүү тийм туранхай арай тийм хавчиг мөртэй шүүгэр нүртэй тэгээд юу гэдэг вэ гэхээр илүү тийм төвчээрний спортод зориулсан бие одоо тийм биений булчингийн цогц нь илүү тийм цогцтой. Тэгээд илүү төвчээр гэхээр одоо нөгөө булчин нэмэгдэхэд их асуудалтай байдаг. Нөгөө булчин нэмэгдэхдээ асуудалтай хасахтай маш одоо тий амархан хасчдаг. Ерөөсө 2-3 удаа 2-3 хоног хоол одоо баг идэх юм бол тэгээд нөгөө жин бууждаг. Тийм биений онцлогтой тийм залуучууд байдیں۔ Тэгээд тэр залуучууд нь одоо яах хэрэгтэй вэ гэхээр жин нэмэх зорилттой одоо бэлтгэл хийж байгаа тэр залуучууд чинь хоол ундан дээр яах вэ гэхээр нүүрс усаа ахиухан идээд тэгээд нүүрс усаа ахиухан идсийн дараа одоо уурга идэх гэсэн үг. За тэр хоолноо тийм байхаар ямар найрлагатай вэ гэхээр нөгөө хоолных нь найрлагыг 60-40 ч байд юм уу? Эсвэл нэг юу ч байд юм уу те? 70-30 ч байд юм уу? Тиймэрхүү байж болдог. Тэгээд нөгөө юун залуучууд, ectomorph залуучууд чинь одоо тэр 60-40 гэдэг байгаа шүү дээ. 60% нь болохоор одоо нүүрс ус, гурил будаа, эсэн чихэр. Тэгээд 40% нь болохоор уураг, одоо мах, өндөг. Тэд нар болохоор яагаад тэгж одоо тий нүүрс их идэх хэрэгтэй гэхээр нөгөө бодис солилцоо маш хурдан ажиллаж байдаг болохоор ерөөсөө эзэн уусан одоо хоолнуудаа бүгднгийн нүүрс маш хурдан хугацаанд шингэх чадвар ихтэй байдаг. За тэгэнгүүтээ тэр залуучуудын бэлтгэлийн програм нь яах вэ гэхээр нөгөө залуучууд чинь ерөөсөө төвчээрэнд бол маш сайн. Ямар нэгэн хөлбөмбөг байна уу, маратон байна уу, ямар нэгэн төвчээрийн одоо тий спортод ямар ч төрлийн төвчээрийн спортод их сайн одоо биений бүтцтэй байдаг. Юу нь болохоор бодид болохоор яаж илүү булчин нэмдэг вэ? Яаж илүү булчин одоо ургуулдаг гэхээр нөгөө юугаар явлаа явчихна. Илүү хүнжин өрөх болоо явчихна. Тэгэхээр одоо яг үхээр давталтаа нэг 6-аас 8, 8-аас 10, өсрөөл 10. Амралт нь болохоор жоохон одоо тий удаан амраад за удаан амрахтаа гэхээр бүр юм яриад ингээд суугаад авахгүйгээр жоохон удаан амраад 1 минут амард юм уу? Тэр хугацаанд яах вэ гэхээр одоо оролдоо багасгах гэсэн үг. Нөгөө юуныхаа биенийхээ одоо онцгондоо тааруулаад юугаар оруулж одоо нөгөө програм хийж байгаа юм чинь оролт нь 3-аас 4 байхад болдё. За тэгээд нийт хийж байгаа дасгалаа багасгана. Хийж байгаа дасгал чинь одоо яах вэ гэхээр нөгөө үндсэн дасгалуудаасаа 3 юм өсрөл 4 яг хэрэгтэй чухал дасгалыг сонгоод тэгэл тэднийгээ хийн гэсэн үг. За тэгчээд одоо нөгөө юуна одоо дасгалуудаа ихэнхдээ одоо бүтэн одоо бүрэн одоо тий үеинүүд залгасан одоо бүрэн одоо тэр одоо юунууд нь штэ үндсэн дасгалууд тийм дасгалуудаар одоо бэлтгэлийн програмыг илүү сайн одоо хангаж өгөх хэрэгтэй. Үндсэн суулт, үндсэн даталт, үндсэн шахалт байна тий кантилаараа харьсан. Тэр залуучууд одоо юунаас хол байх хэрэгтэй гэхээр төхөөрөмж тэгээд юу байна нөгөө олс тэр хоёрноос хол байх юм бол илүү үр дүнд хүрэх тийм одоо юу өндөртэй шанс өндөртэй. За тэгээд энэ залуучууд бол бас нэг биений тийм онцлог байдیں۔ Ямар ч тийм илүү дутуу тийм одоо даавар байна уу, ямар нэгэн тийм хэрэглээ байна уу, тэр одоо бүр илүү одоо тий нөгөө mesomorph, endomorph хоёрыг бодвол илүү их одоо баг шингээж авдаг, илүү одоо дооцсон дээр илүү тий одоо шингээх одоо тэр одоо ямар нэгэн тийм дааврын төрлийн одоо ямар эсвэл өсвөлийн төрлийн юм хийсэн ч үр дүн
нөгөө хоёртойгоо харьцуулахад илүү бага гардаг. Тийм бас биений онцлогтой байдیں۔ Тэгэхээр яг үхээр өөрөөсөө ерөөсөө хоол ундаа тааруулаад хоол ундаа өдөрт 6-аас одоо ерөнхийдөө яахгүй болж буухгүй 6 удаа хоолоо идэх юм бол тэр 60-40%-аар идээд тэгээд бэлтгэлээ их удаан хийхгүй дугуйн хугацаанд хийгээд амралтаа авахдаа их ачаалтай дасгал хийж ивэл за нэг 2 юм 3 хоног үсрэл юугаал бэлтгэл хийгээл нэг хоног амардаг. Ерөнхийдөө кардио бол тэднэрт өөрөөсөө их илүүл хийж явна. Кардио хийх юм бол хамаг юм шатна. Тэгэхээр бид нар бол яг давуу тал нь болохоор илүү нэмгэн явж чаддаг. Тэгээд илүү нэмгэрч чадна. Илүү бүр юм ургуулсан одоо тийм юм одоо булчингаа ургуулсан тийм одоо энэ эктоморф залуучууд нь болохоор илүү нэмгэн, илүү хатуу. Ерөөсөө жин асууд ямар ч асуудалгүй. Жин одоо тий тэднэрт бол ерөөсөө асуудал биш. Тэгээд нэмгэн дээр бол бас илүү давмгаатай байдаг. Бас биений пропорц бас нэг арай жиг дээр гайв гэж ярьдیں۔ Гэхдээ тэр нь болохоор яг хувийн онцлог. За тэгэхээр эктоморф нь бол юм байна. За одоо юу нь бол месоморф гэдэг байгаа. Месоморф нь болохоор ерөөдөө өргөн мөртэй илүү булчинлаг биетэй цаанаасаа тийм илүү жоохон булчинлаг биетэй. Тэгэхээр тэрнээс гадна юутай цаанаас одоо төмөрөнд өрөхөд илүү амархан ургадаг. Ямар спортод илүү тийм тохирсон, ямар спорт хийж болдог тийм биений онцгой. Тэ жоохон ухаантай дэглэмээ сайн барьдаг одоо хийх юмнууд зөв хийдэм бол маш сайн чанартай тийм одоо форм гаргадаг. Тэгэхдээ юу яадаг вэ гэхээр тэд нар өөрсдөө ховор байдаг гэдэг байгаа. Одоо яг цэвэр тийм месоморф бол маш ховор байдаг гэж яа гэм бэлээ судалгааны дагуу байд юм бэлээ. Тэгээд ерөнхийдөө нөгөө хүмүүсийн биений онцлогуд нь дандаа нэг тийм холилдож яадаг. Холилж явахаар яадаг вэ гэхээр заавалчгүй одоо тий сайн жин нэмдэг байх л гэхэд сайн одоо булчин нэмдэг биш өөх нэмдэг ч юм уу. Тийм одоо юу байд юм бэлээ. Одоо тийм холимог юмнууд байд юм бэлээ. Тэгэхээр яг цэвэр одоо месоморф бол ховроод гэж үздэг юм бэлээ. Тэгээд тэрнээс гадна нөгөө месоморф ч ерөөсөө ямар ч бэлтгэлийг ямар ч аргаар хийхэд их хурдан хугацаанд ярагц авч хурдан хугацаанд ерөөсөө хөөж ургадаг. Ерөөдөө биений пропорцныг сайхан жигд байдаг. Тэгээд тэрнээс гадна дэглэмдэр болохоор ямар ч асуудалгүй хасагтааж нэмэгтэйж тий асуудалгүй байдаг. Тэгэхээр бид нар бол ерөөдөө нөгөө тоо тэгээд жин хоёрыг холь цолоод хийгээд байх юм бол бас их сайн үр дүн төрнө. Яг гэж байгаа гэхээр удаан одоо яадаг хугацаагаар ажилладаг чадвартай тийм одоо нөгөө төвчээрийн булчингаа ажиллуулад одоо олон таваар тэрнээс гадна тесрэлийн булчингаа бас нөгөө хүн чингээр ажиллуулахаар нөгөө аль булчингууд нь илүү сайн чиглээд илүү сайн одоо ажиллуулахаар илүү үр дүн төрнө гэсэн тийм ойлголттой байгаамаа. За тэгээд ерөнхийдөө тэд залуучуудын хоол нь бол ерөнхийдөө тийч нэг тийм амар яагаад байдгүй юм байгаа. Тийм амар асуудал үүсээд идэх юм байгаа. Яагаад идэх вэ гэхээр нөгөө залуучууд ч хоолны шингэц ерөнхийдөө сайтай уургаа сайн шингээж нүрсээ сайн шингээж тэгээд юугаа дэглэмээ барихт бол яг мэдээж нөгөө нүрсээ хасаал эхэлнэ. Ерөнхийдөө энэ дундлын категори бол маш их амархан байдیں۔ Энэ дээр бол амархан болохоор тэгээд нэг задлаад яриад байх хэрэггүй баг. Тэгээд яг мэдээж нөгөө юугаа ярих юм бол нөгөө допинг ярих юм бол тэр допингд бол бас илүү сайн ярах завдаг. Тэ бас нөгөөдгөнд сайн ярах завж ургадаг. Тийм одоо тийм төрөл. За цаашдаа нөгөө юу нэ эндоморф гэх байгаа. Нөгөө эндоморф ч одоо 3 дахь төрөл шүү дээ, тийм. Тэр нь болохоор ямар учиртай юм бэ гэхээр ямар ч одоо материалыг ямар ч одоо жинг одоо маш сайн хадгалж маш сайн нэмдэг. Тийм одоо биений төрөлтөө хүн чи ихэнхдээ байглаасаа өргөн таацтай ерөөхдөө тийм одоо их тийм өргөн хаашаа ханаас чарсан өргөн тийм зузаан бөөрн кинүүртэй тийм одоо ингэ шавраар наагаад шавраар ингээд бариад хийцэн юм уу гэхээр нэг тийм том биетэй хүн байгаа. За тэр хүн дээр болохоор ямар ч одоо тийм бэлтгэлийн програм сайн ажиллана. Одоо удаан хугацаагаар одоо тийж юуийнэ үү те бэлтгэл хийнэ үү 2 цагийнэ үү 3 цагийнэ үү ямар ч бэлтгэл сайн реакц авдаг. Хоолн дээр болохоор яадаг вэ гэхээр тэр нөхөр болохоор хоолн дээрээс маш сайн анхаарч
дэглэмээ ерөөсөө их нарийн барихгүй бол одоо нарийн барьна гэхэр чинь бүр тийм хатуу бүр одоо юу гэсэн үг бүр одоо нүүрсээс маш бага за бараг 0 гэсэн үг удаан хугацаагаар тэгхгүй бол жин ерөөсөө буудгүй. За тэгээ жин буудгүй гэхээр одоо яг үхээр тодорхойд хэцүү байдаг. Гэхдээ ерөнхийдөө бодигоор бол ихэнхдээ нөгөө залуучууд тийм эндоморфууд явж байдаг. Эсвэл нөгөө стронг манууд байна. Бас поверууд байна. Тэднэрээр ихэнхдээ нөгөө эндоморфууд явж байдаг. Гэхдээ тэр бол бас хууль биш. Гэхдээ ихэнхдээ явж яхад нь яадаг вэ гэхээр тэр бодид орж байгаа залуучууд болохоор нэмгэрсэн байна гэдгийг юу үзүүлж байна гэхээр маш сайн одоо дэглэм барьж байна. Маш сайн одоо сахилга баттай тий. Өөрийнхөө одоо дисциплин маш сайн байна гэсэн үг. Бид нар чинь ерөөсөө байглаасаа илүү одоо тий хадгалах тийм зорилттой одоо хүч орох тийм юутай байдаг болохоор одоо тийм биений пропорцтой байдаг болохоор за тэдэд болохоор ерөөсөө тийм даавар маавар юу вэ нүү өсөлт юу вэ нүү бүгдээрээ маш сайн ярих цаавна. Ерөөсөө хийлээ баг үнэртгэл ургана. Тийм ерөөсөө биений онцлог тийм залуучууд байт юм байгаа. Бэлтгэлийн програмыг бол ерөөхдөө хэлсэн тий. Тэгээд нөгөө дэглэмийн бас асуудлыг хэлсэн. Тэд нар бол тэгээд ерөөсөө өдөртөө тий 6 оллоо 7 оллоо тэн дээр яг үхээр маш бага одоо жишээлбэл хоолныхоо 80% нь уураг 20% нь нүүрс усч юм уу тий эсвэл 90% нь уураг 10% нь нүүрс усч юм уу тийм хоолж иж бүр маш сайн форм гаргадаг тийм залуучууд юм байгаа. За эмэгтэйчүүд дээр одоо хитэн зөвлөгөө өгөхөд одоо хитэн одоо тий ийм байд ингэж ярихад манай эмэгтэйчүүд чинь манай эмэгтэйчүүд ер нь эмэгтэй хүн чинь ерөөсөө цаанаасаа илүү тийм хадгалдаг хүн юм байгаа. Ерөөсөө тийм хадгалах зорилт одоо тийм одоо зорилттой чиж хадгалах илүү гормон тийм давангаалсан эстроген илүү давангаалсан тестостерон багтай. Тэгээд ерөөс нөгөө биений бүтцэн илүү тийм одоо өрөх тал руугаа гэхэд илүү тийм одоо юу тал руугаа одоо тий бид нар шиг ерөөсөө тийм хурц тийм одоо шинжнүүд байхгүй одоо түнх мөнх юу байдیں۔ Тий нүрний хурц харц одоо тийм уур уцаар гээл тий бид нарыг одоо онцгойлсон тийм одоо шинжнүүд байхгүй ерөөсөө тийм одоо бүтцтэй биений бүтцтэй болохоор эмэгтэйчүүд илүү удаан хугацаагаар илүү маш хатуу одоо тий илүү хөдөлмөр тийм одоо юмнууд шаардагдж одоо фитнес төр дүнд хүрт юм байгаамаа. Яагаад тэгэхээр удаан хугацаагаар одоо яагаад ингээд удаан хугацаа гэдэг хараа булчин тийм урдан урахгүй. За ямар талч вэ те? Тэр алимч вэ, лиерч вэ? За алим нь болохоор ямар давуу талтай вэ гэхээр алим нь биений одоо те бэлхүүс, цээж ерөнхийдөө дөрөв мөч биш бие бүтц хэсгээрээ илүү өөх барьдаг. Тийм одоо биений онцлогтой. За лиер нь болохоор мөчөөрөө илүү өөх барьдаг тийм онцлогтой. Тэгэхээр гуй гар тий тэр хэсгээрээ. Тэгээд одоо нөгөө алим нь болохоор ямар онцлогтой байдаг гэхээр ихэнхдээ тийм өргөн ташаатай байдаг. Өргөн бэлхүүстэй. Лиер нь болохоор нарийнхан бэлхүүстэй гэдэг юм байна. Тэгэхээр одоо бид нар ингээд одоо хэдүүлээ ингээд ярьж хахад аль нь илүү фитнес тохиромжтой вэ? Одоо ингээд ойлгомжтой болчихж байгаа шүү дээ. Лиер нь. За лиер нь яагаад тохиромжтой вэ гэхээр их хаслаа гэхэд одоо жишээлбэл бикининд орж байгаа юм бол арай бага зэрэг хэмжээний өөх одоо жишээлбэл гуяар өгзгөөр тий үлддэг ч юм уу. Тэгэнгүүт нөгөө бикини төрөл дээр илүү гоё болоо явцдаг. За тэгэнгүүтээ одоо тэр нөгөө биенүүд тэр онцлог нь болохоор турхтаа болоо ерөөсө маш амархан нөгөө юугаараа торно. Алим нь болохоор үе мөчөөрөө турна. Хөл гар нь ерөөсө тураа явчихна. Одоо бүтэн одоо биений тий бие хэсэг нь болохоор бэлхүүсээр болохоор ерөөсө өөх нь маш сайн баддаг. Тэгээд юу нь болохоор лиер нь болохоор бие хэсгээрээ маш хурдан тураад мөчн нь ерөөсө сайн турж өгдөг. Тийм онцлогтой юм байна. Одоо баг тийм шил мэлбийг харахаар тийм баг хавган цэм харагддаг. Тэрэнд бол гэхдээ тийм тэр үний алдаа биш өрхөд тэр үний биений онцлог. За тэгээд одоо удаан хугацаа гэж яриад байгаа. Удаан хугацаа нь юу вэ гэхээр эмэгтэй хүн чинь цаанаасаа илүү удаан хугацаанд булчин ургах юм аа. Удаан хугацаанд өөх нь хасагдд юм аа. Тэгэхээр эмэгтэй хүний одоо тэр тэмцээнд орж байгаа одоо тэр үр дүн тэр хөдөлмөр нь болохоор маш өндөр хэмжээний одоо маш их одоо тий одоо хатуу дэглэм барьж маш их одоо хөсөө гоожулж их хөдөлмөрлж ээж тийм биетэй болд юм аа. Тэгээ одоо тэр бол ерөөхдөө тийм амархан юм биш.
Бид нар бол ерөөсөө тий биений онцгийнхоо дагуу хоолундаа ярианыг тааруулаад одоо жишээлбэл эктом мезоморфтой ерөөхдөө холилдсон залуучууд бол тэгэл жоохон дэглэм барихад л турчдаг. Эмэгтэйчүүд бол ерөөсөө тийм байхгүй. За бэлтгэлээ ихэд эмэгтэйчүүдийн бэлтгэл бол заавалчгүй тэгж хөнгөн жингээр ингээд одоо тий одоо яагаад байна одоо хөөлгöd байх ч юм уу тий нэг зүгээр ажиллаад байгаа ч юм уу ерөөсөө жимд одоо ингээд эмэгтэйчүүдийг хараад байхад дандаа нэг юмыг ерөөсөө тийм тоогоор хийж байгаа биш минутаар хийгээд байгаа юм уу яагаад байгаа ерөөсөө нэг тий нэг одоо жишээлбэл нэг хоёр хилийн кантил барьчаал нөгөөдгөр хоёр толгой хийж байгаа гэж ерөөсөө 1 минут зогсохын тэгэл тэрүүгээрээ хийхдээ ерөөсөө тэгэл бараг л заалныхаа одоо нарийн ширийн одоо энд халтар байна тэнд одоо нэг юм цуурцсан байна энд одоо ингээд тоосон гэсэн тийм юм хараад байгаа юм уу яагаад байгаа юм харцсан ерөөсөө төлөвлөж байгаа шинж байхгүй тийм байж болохгүй яах вэ гэхээр бас бид нартай адилхан өргөх хэрэгтэй бас бид нартай адилхан өвдөх хэрэгтэй тэгжээж бас илүү үр дүнд хүргэнэ за өргөнө гэхээр өөрийнхөө хэмжээндээ өргөнө ухаантай өргөнө одоо өргөхдөө нурууны одоо тийм үнсэн таталт байна уу суулт байна уу тэрийг одоо хийхдээ бэлхүүсэн дээрээ маш сайн анхаарна бэлхүүсээ бэхжүүлнэ одоо тий тэнцвэр барьдаг булчингуудаа бэхжүүлнэ тэгжээж одоо их сайн үр дүнд хүрдэм байгаамаа. Тэгээд одоо бид нар ирчүүдээс одоо тий чэйжний булчингаараа одоо жоохон ялгаатай байлаа гэж бодоход бус булчингаараа бараг ялгаа байхгүй. Одоо өгзөний булчин дээр илүү тулхуу ажиллаж байгаа, гуйны булчин дээр илүү тулхуу ажиллаж байгаа, мөрөн дээр бас сайн ажиллаж байна, нурууч их сайн ажиллаж байна. Тэгээд тэр булчингуудаараа сайн ажилладаг болохоор тэр булчингууд ч бас тэгээд адилхан дагаад одоо тий ачаалаа ургахаа дагаад ачаал нь бас их хэстэй юм байгаа. За тэгээд дэглэмээ барихад удаан хугацаагаар дэглэм барина. Эмэгтэй хүн ерөөсөө маш бага хоолнд жин тогтоох ч юм уу жингээ нэмэх чадвартай. За тэнгүүтээ нөгөө дэглэм барьж байгаа үедээ одоо нэг тухайн үедээ те дэглэм барьлаа гэж бодоход жин маш удаан хугацаагаар бууна. Тэгээд нөгөө удаан хугацаагаар буухтаа цаанаа арьс одоо махны завсаа бас нэг тийм буусан ч гэсэн нэг тийм жоохон гөлийсэн те ус ч юм уу өөх ч юм уу гэсэн нэг тиймэрхүү одоо тийм чимхэхээр нэг тийм зөөлөн арьс байх юм байдیں۔ Тэр бол гэхдээ хугацаа одоо те шаардагдсан одоо хөдөлмөр шаардагдсан тэгээд тэгжээж алга болдог тийм давхаргаа юм байгаамаа. Тэгэхээр тэрэн дээр болохоор нэг санаа зовоодох шаардлага байхгүй. Ерөнхийдөө удаан хугацаар хөдөлмөрлөөд дэглэмээ бариа явахад хевлэж нь өөрөөсөө асуудалгүй гарч ирд юм байгаа. Өгзөгчин асуудалгүй урган гуйчин сайн болно те өргөн болно ерөөсөө хүрхэж байгаа юмнууд чинь яана гэсэн үг биелэн гэсэн үг. Тэгвэл зөв хоолой тааруулах хэрэгтэй. Зөв хоолой таарууллаа гэхэд тэ нүүрс усаа гол нь хийж болохгүй. Нүүрс усаа дэглэмийнхаа дараа ч гэсэн бас хийж болохгүй. Ер нь байнгын дэглэмд байна гэсэн үг. Яагаад тэгээд юм гэхээр хурдан нэмээд буцаад хасахтаа удаан хасна. Тэгэхээр цаг хугацаа алдна. Тэгэхээр ерөөсөө ямар нэгэн үр дүнд хүрмээр байна гэвэл жин нэмээд буцаад жин хасаад байхгүй. Жингээ тогтмол бариад за жин нэмлэхэд жоохон гөл хийлгөөд жоохон ус татаад тэгээд жоохон байж байгаа. Тэгээд буцаад дахиад татна гэсэн үг. Тэгээд дахиад нэг хоолундаа бариад ингээд татаа явчихдаг. Тим аргаар одоо илүү формд гард юм аа. За одоо ингээд ярихчаас юм бүгдийг нь ярьчлаа. Ингээд Дууганбаатар байлаа. Та нартайгаа одоо ингээд мэдлэг чаддаг одоо ингээд юмнуудаа ингээд хуваалцж байна. Тэгээ ерөөхдөө ингээд өнөөдөртөө ийм нарийн товч одоо ингээд зөвлөгөөнүүд өглөө. Илүү нарийн ширийн одоо өөрийн гэсэн бэлтгэлийн програм ч юм уу эсвэл өөрийн гэсэн онлайнаар одоо дасгалжуулалт авъя гэвэл одоо энэ пэйжээр холбогдоорой. За тэгээд бэлтгэлд амжилт хүсье. Урагшаа. Musisz mać nadzieję,